За 7 тайлбар болцгоо. Жалмын хөдөлгөөр ред уламлангаас бодлогын хувьд сингл болгоноос хөөх болгоноос төлж байгаа ярьж байна. За жалмын бол голчуу барилдаж тоглож бодож байна. Жалмын барилдаанд байгаас том уу эзоднос гадаад улстай улсын аврагчтай юм ярьж байна. Хоёр өчнийг ялагдсан амжилттай байгаа. Энэ тамирчид залуу тамирч байна. 70 кг. За жалам хойд хөвлөд. Хөтлөн шулуун хөвлөд. За өсрөлттэй өвдөг жалмаас хөвлөд. За амжилттай унгаалаа. Хэрэгтэй байралд бол өвдөг байхгүй. За эндээс бол өвдөг явж болно. Эндээс шалан бол өвдөг болоход явах боломжтой. За жалны өндөөс жилитийн болтны барьцыг бас авах боломжтой байна. 90 дугаар нь гар орсон бол хоолоод гар орсон бол бас татчих болно. Тэдүүд хоёр гараа хоолохгүй байна. За хэвлээд өвдөг эвгүй орсон дахиад бас эвгүй орсон жалны өвдөг. За баталгаа зүрж байралдаад доор нь хүлд ороод унгаа хороод хийж гин. За жалны өвдөг тун зүү хамгаалж байна. Зүрлээ сугадаад бариад авч байгаа. Энэ бол маш зөв. Тэгэхээр ингээд бид болгосон байдлаас баталгааг хүч гарахгүй гэсэн. За маш сайн хамгаалж юм жалаа. За гарын талд зуршаа өндөрч байгаад алдаа гаргаад хойноо алдчихийна. Баталгаа үед. За баярмент жалан хараад бол эндээс зуршаа унгаах хэрэгтэй байна. Би ханжин уушаад хоёр гар дээр нэг за зүг хойноос авчин зөв тавьж ирсэн. Ингээд цогцолтой явж байгаа хэрэгтэй. За хоёр тамирч маань саалсан. Улаа ихэнх босоос автогон гоцснаар үргэлжлүүлж байна. Төлөв шигтэлт жалмаас. За хоёр тамирч хоёулаа гар буусан байдалтай. Эндээс бас нэг зохиол амжилт. За жалны өөр төлөв маш хүчтэй. Шидний дахил зур ясаад шидний гадна талаас шиднэ. Энэ болохоор ерөнхийдөө гадна талын дээр шүрмсийг гимтээдэг ингэж хөшүүлсэн тамирчин бол явандаа гадагшаа хэсгээд явж чадхаа уушаад огтлж чадхаа юм шиг шүү дээ. Цаашаа бас хөл шагааны дээдлийн одоо холбогч хоёроос авах яс хуурах чинь боломжтой. Энэ шилдэг чек юу хамгаалалт хийх хэрэгтэй байна. Баталгаа. За баталгаа наашаа дирлээ татаад унгаах хэрэгтэй. Эндээс сайт контрол хажууг нь байлаа. За үлийн reverse гурвалчин авах боломжтой байвчлаа. За алдсан. За эндээс за баталгаа project ядарсан байдал харагдаж байна. Сая бас хажуугийн байрал, хагас хамгаалтын хажуугийн байрал, тунгой байрал авчаад босгоод ирлээ. Контролж чадсангүй. Хойд хэвлийд жална. За хойд хэвлийд орчлоо шүү. За энэ айгуу доош тонгоос хэвлийд орчуулаад доош хамгаалж байгаа. Болгоод өөрчлөж байна. За энэ хоошоо инээгээд байгаа. Энэ бол сэтгэл зүйн дайралт. Энэ бол цохилт орцсон байгаагийн шинж баталгаа бол тэгээд энэ орчхоор нэг ухраад. За дивжээ хайлтарж байна. Бас жалны зүү чинь гидсний хэсэг явж байгаа толгойд бишүүлж байгаа шүү дээ. За жалн бас гараа дээр авах хэрэгтэй. Ингээд орж ирэхдээ баталгаа зөрүүлээд давуулаад зохимоор ингэж ухарсан ийм дулаамд үзүүлэх хэрэггүй. Мэргэжил бол ерөөсөн бурсан тоолт бол юм хэрэггүй. Шүүгчдийн үнэлэмж талдаач тэр. Яг сайхан зорилттой үзэх хэрэгтэй. За Дагестан гав гэдэг имийг жалам авах гад үзээд энэ одоо хоогоор нь тэрсэн байгаа баруун гар нь батлахын баруун гарыг дараа тэгээ тэрврийн газар наад үдээд эхэлдэг. Эндээс амхан дуусах хэрэгтэй. За
Улааны ихний үед дуслаа. За жалан бол урд төлийг ерөнхийдөө дуусгахаар шийджээ. Батулган нь ер нь урд төлөө хамгаалахгүй бол ингээд уршаа явж чадахгүй. Сүүлдээ ер нь хазгаа гიშгэд эхлэх шүү дээ. Энэ өшгөлт маш хортой. Улаан сонгочтой байлгүй энэ өшгөлт маш хортой. За ер нь ингээд уршаа яваад өгөх хэрэгтэй. Тэрж аваад хутгаад унгааж байна. За жалмын гарданд орлоо. Батулгад. За дөрөв нэлсэнчлэн одоо дээр нь байгаа тамирчин хөх булангийн тамирчин Батулга бол хэдийгээр дээр нь байгаа ч гэсэн энэ бол тоглолтыг удирдах байгаа ашигтай байрлалыг авсан гэж тоочтой. Учир нь бол жалам харын хоёр хөлнийхэн завсар гард буюу хамгаалалт дотор байгаа учраас нь бол идэвхтэйгээр хэвтэй байрлалыг удирдах байгаа илүү идэвхтэй байгаа тооцохдохгүй даваа байрал тооцогддог байгаа. Эндээс гарах хэрэгтэй. За жалмын гарт татах гад үзээд багш байна. Хажуу дөнгөж аваад. За эндээс өөр идэвхтэй байхгүй бол бас алтан шүүгш босох магадaltaй. За жалмын зүг хамгаалж байна. За омоплата гэдэг өчигний байрлалыг жалам авчлаа. Уршаа гараад явахаар энэ бол хөлөөр хийж байгаа Кимора гэсэн үг ерөнхийдөө. За эндээс авчлаа. За эндээс зөрүүлээд Кимора авах боломж байна Батулгын хувьд. За Батулгын хувьд бас хэвтэй байрлалд удирдах контрол энэ үе дээр нэлийн ажилламаар байна. Эндээс идэвхтэй юм хийж явах хэрэгтэй. Зогчих. Саалангуулаа зогих хэрэгтэй. Маш сайн. За хоёр талын босоод ирлээ. За нэрсэн Батулга бол ер нь ингээд уршаа дайрч тоглохгүй бас дутуу явж байгаа мэдчихээн. Мэргэжлийн талаа учраас жалмын үед гар нь буугаад байгаа учраас Батулгаас хүчтэй зохиолтоор бас тоглолтыг эргүүлэх бүрэн боломжтой шүү дээ. Ер нь гар буувал мэргэжлийн тамирчид гар буух юм бол ер нь hands down man down гэж ер нь англи үг байдаг. Тэгээ гараа буулах юм бол тулаач газар ундраа гэж хэлдэг байна. За тэр саржин хойд гарын давуусан цагт Батулгаас амжилттай. За уусаар нь твгээд мордоод унгалаа. Эндээс хагас хамгаалтын байдалд шилжсэн байна. Энэ бол түрүүний бүтэн хамгаалтанд байсан буюу жалны гарданд байсан байрлал. За эндээс тун гоё full mount-ын байрлаа. За эндээс одоо нүдэд эхэлнэ. За гарт татах нэ. За амжилтгүй боллоо. За хойно боох гэж үзэж чинь. За бас зөв тактик барьж байна. Төдийлөн учиг болтор яах вэ? За жаламч одоо ямар туршлагагүй өгчөгдөө. За дууссан. Маш туршлагагүй. Маш өчиг одоо маш хайн гартаа харагдаа жалам. Маш өчигөө алдаа гаргаж тэр хүн бүр их хойно гарсан байх чинь. Нэрүүгээ ингээд дээш үлээлгэж байгаа боолтын байцаа алдчих юм да. Бас гадаадтай тоолсон туршлагатай тамирчин бас. За. Одоо баянгээ сайхан явж тоосон гэх. Өнөөдрийн энэ дулааны 5 дахь дулааныг өчиг болтоор хөх булангаас One Team клубын тамирчин Эрдэнэчрийн Батулан. Зэвэрда 5 дахь дулааны ялагчийн шагналыг гардаж өгнөх хэмээн MGL One холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мегабол компани захирал Баатар хүүгийн гэрэл тарийг хүндэтгэвэрье. Баяр хүргэе олгодоши спортын өндөр амжилтыг хүсье. 5 дахь дулааны ялагч One Team клубын тамирчин Эрдэнэчрийн Батулан. Баяр хүргэе.